ялгаану телевиз үзэгч хүүхдүүдэд та бүхнийхээ амралт чөлөө цагаар зориулж энэ удаагийн хичээлээр боловсрол шинж ухааны яам, боловсрол сууг телевиз хамтарч хүүхдүүдийн чөлөө амралтанд зориулж төрөл бүрийн хичээлүүд явж байгаа лээ. Энэ удаагийн хичээлээр зураг технологийн хичээлээр та бүхэнд хэлбэр загвар хамбал үүсгэсэн билээ. За тэгвэл Монгол гэрийн загвар анх уртсны загвар гэхэд одоо улан 1-р ээлж 2, 3 гэхэд ингээд улан боловсрон болсоор за өнөөгийн энэ загварыг бол одоо үүсгэсэн билээ. За эндээс одоо энэ та бүхэн дэлгэцэн дээр харж байгаагаар Монгол гэрийн бүтцэл за шал, хан, тоон, баган, уйн, хаалга гэсэн одоо бүтцээс бол одоо гэр бүл бүтнэ. За энэ зурган дээр харж байгаа бол Монгол гэр бүл одоо нүүдлийн соёл нэршлиг маш хэв заншилтууд тохирсон нүүд суухад одоо авсаархан. За мөн одоо Монгол орны одоо байгалийн цагуур, байгалийн төрөл бүрийн эрсдэлд бол одоо даван туулж өчнөө олон зуун жилиг туулж ирсэн шалгарсан одоо орон сууцны нэг бол Монгол гэр билээ. За тэгэхээр Монгол гэрийг бол манай монголчууд өөрсдийн оюун ухаанаар зохион бүтээж за үүнээс хойш олон зуун жил олон боловсронгуй олон одоо хэрэгэлсээр өнөөдөр хүрч байна. За тэгвэл бид нар энэ дэлгэцэн дээрээс харахад бол өнөөдөр энэ Монгол гэрийн хөдөөгийн одоо малчин айлын малчны одоо төрх Монгол гэр одоо харагдж байна. Мөн одоо Монгол гэрийг бол малчны за мөн одоо хүлээн авалтын зэрэг одоо зориултаар бол Монгол гэрийг бол одоо хэрэгжилж байна. За энэ зурган дээрээс бол одоо Монгол гэр барих технологи гэж байна. За Монгол гэр барих технологиг бол одоо энэ зурган дээрээс одоо бид харж болохоор байна. За Монгол гэр барих технологи. За Монгол гэр барихтаа 1-р тооноо бариад дараа нь ханаан дугуйлаад ханаан дугуйлсныхаа дараа бол хаалгаан бариад за хаалгаан хантайгаа холбосны дараа бол үнэ өлгөнө. За ингээ үнэ өлгөөд одоо гэрийн мод ерөнхийдөө бол босно. За гэрийн мод босцуулсны дараа бол дээвэр, туурга гэх мэтлэнгээр одоо бусад хийцүүдийг бол барьж Монгол гэрийг бол одоо барина. За Монгол гэр нь бол одоо манай нүүдлийн соёл нэршид зохицсон учраас нүүд суух түүнийг бол барьж угсрахт бол маш богино одоо цаг хугацаа зардаг. Ийм одоо өвөрмөц онцлогтой нүүдлийн соёл нэршлийн одоо гамш орон сууц болон одоо болж өнөөдөр хүртэл одоо хэрэглэгдсээр байна. Монгол гэр доторх одоо монголчуудын амьдралын одоо хэв заншил тэдгэрийн одоо тавилгын байрал хүмүүсийн одоо эзлэх хаана одоо байх вэ гэсэн энэ зорилттой бол гэрийн одоо бүсгүй ямар тавилга одоо хаана байх вэ гэдгийг бол энэ дэлгэцний одоо энэ тойм зургнаас бол ингээд план зургнаас харуулж байна. За тэгэхээр энэ Монгол гэрийн зохиомжийн хувьд бол газар нутгийн онцгоос хамааруулж манай Монгол нутгийн баруун хязгаар зүүн зүг за төвийн орон гэсэн 3 бүсийн одоо гэрийн загварууд бол харьцан алгүй өөр загвар технологиор хийгдсэн байдаг. Жишээ нь одоо баруун талын загварын одоо гэр бол казак үндэсний гэр гэж байна. Тэгэхээр энэ казак үндэсний гэр бол үнэн нь одоо тодорхой хэмжээний маталтайгаар хийгдсэн байдаг. За ингэхдээ бол үнэний маталтын хэмжээ бол тодорхой хэмжээний бас том зайг бол одоо яг эсхүн болгон одоо ашиглахад зориулж үн тийм хийгдсэн ба. За энийг бол одоо казак гэр, за зүүн зүгийн нутагт бүрээд гэр, за төвийн орионы гэрийг бол одоо халах Монгол гэр юу ойрд одоо гэр гэж ингэж үл яг ангилдаг. За энд бол одоо түгээмэл одоо хэрэглэгддэг 5 хантай гэрийн загвар л одоо энд байна. За гэрийн доторх одоо хэлбэрлэл энд байж байна. За энэ зургандаар бол одоо баруун одоо тэр казак үндэсний одоо гэрийн одоо загвар энд харагдаж байна. За энэ бол багцаагаар 1800 одоо 90-ад оны үеийн одоо загвар байхаар бол харагдаж байна. За сүүлийн үед бол одоо одоогийн одоо монголчуудын гэрийн доторх одоо хэлбэр тэдгэрийн тавилга тогшилт бол одоо ингэж улам одоо боловсронгуй болж байгаа. За Монгол гэрийг чимэглэхтэй бол одоо дан будагтай гэр, за мөн одоо будгаар чимэглэх гэрийг бол одоо цоохор гэр, за мөн одоо хүлээн авалт ясар хүндэтгэлийн зориултаар бол одоо сэлбэр гэр. За Монгол гэр нь бол одоо манай малчин ардын одоо түүхэн уламжлалт нүүдлийн одоо соёл иргэншлэлээр төгсөж ирснийхэн зэрэгцээгээр гэрийн одоо доторх тавилга хийсэн нь бол одоо үйл уламжлалт улам боловсронгуй болсоор өнөөдрийн үн үеийг туулж байна. За энэ бол одоо малчин айлын одоо гэрийн доторх бүс харагдж байна. За энэ зурган дээр бол мөн одоо гэрийн доторх одоо тавилгуудыг үндэснийхээ уулзаар чимгэлсэн энэ бүтцэл одоо энд харагдж байна. Бид бол одоо монголчууд бол үеийн үед энэ Монгол гэрийнхэн одоо загвар зохиомжийг улам боловсронгуй болгон бүтээж ирсэн юм түүхэн уламжлалтай байлаа. За тэгээд одоо багш нь сурагчдаараа одоо сургах Монгол гэрийн одоо барих технологи, хийх технологи сурах зорилтоор нэг гэрийн загвар хийсэн байна. Тэгэхээр энэ гэрийн загварыг бүгдээрээ барьж одоо гэр барь сурцгаая. За гэрийн одоо түүхийн талаар бүгдээрээ үзэн сонслоо. Одоо бүгдээрээ загварынхаа гэрийг барья.
барихт бол одоо яг тооны ерөнхий гол баг нь хоёр бол баг нь бол одоо ингэж голлоод за энэ үл яах вэ гэхээр яг одоо урагшаа харах хэрэгтэй. Дөрвөн зүгтээ яг дөрвөн талаа одоо тааруулаад тэгээд за ингээд машиныг энд харах хэрэгтэй. За энд ингээд бид нар одоо гэрийнхаа ерөнхий хан уян тоон баг нь хаалга одоо байсан. Одоо бүгд гэрийнхаа бүрээсээ бариад одоо гэрийнхаа бүслүүрийг одоо татъя. За энэ ямар учиртай вэхээр энэ гэрийг одоо барих технологийн хувьд бол энэ Монгол бүртгүүл дээрээсээ бороо цас айгүй их ордог. Ингээ гэрийн бүрээсийг одоо энэ уян тоон хоёрын завсраар муутгадаг учраас за энэ завсраар нь бол одоо бороо цаснаас орохгүй тул тооны одоо энэ диаметр энэ дээдлийн одоо диаметр том. За ингээ бүх талаас нь бол гэрэлтдэг. А дээрээсээ бол одоо цас бороо ямар нэгэн зүйл орохгүйгээр ингэж ийм зорилттойгоор ингэ хийгдсэн байгаамаа. Тэгэхээр бид тэр энэ загварынхаа гэрээг барилаа. За энэ гэрийн онцлог бол одоо мөн одоо тэр уламжлалт гэрийн загвараас орчин үеийн нөхцөлд бол монголчууд гэрийн одоо улам боловсронгуй олон одоо цаашдаа өвлүүлэн одоо ингэж улам болсон хөгжүүлэх хэрэгтэй. За тэгээ энэ үүднээс бол энэ манай Монгол орны хувьд бол ой мод бол одоо газар нутгийн цөөхөн хувийг эзэлдэг учраас энэ модны нөөцийг одоо хэмнэх экологийн одоо ажил бүгдэлтэй ийм одоо бас гэрийг бол одоо бас бүтээхээр зорж байгаамаа. За энэ хийц бол сая одоо ханы одоо хийц загвараас харагдсан байж байгаа. За тэгээд за ерөнхий одоо бүтцийн хувьд бол энэ яагаад энэ загвар хийж байгаа нөхөр энэ загварын гэр бол за Монгол гэрийг бол одоо өндөр тодорхой хэмжээгээр бол 5 хантай гэрийг бол өндөрсгөж одоо бүргэд таалгасуулах юм уу за үндэсний загварын ерөнхий одоо ханы гэрийн одоо хэмжээг бол өндөрснөөрөө Европ стандартын тавилгыг одоо тавих ийм зорилготойгоор энэ гэрийг бол бас одоо ханы ирсийг өндөрсөж өгсөн байгаа. За энэ талдаа за энэ гэр бол одоо энэ талаа цонхтой байгаа. За Монгол гэрийн одоо гэгээ ордог хамгийн гол одоо тооны дээд хэсэг байдаг. За энэ дээрээс одоо гэгээ ороход бол энэ одоо дээрээ онгорхоо учраас энийг одоо өрх байдаг. Өрхөөр одоо бүтээг энэ хооронд бол одоо бороо засыг ордог учраас энэ дээд хэсгийг бол одоо ингэж битүүлээд гэрлийн одоо тусгалыг бол ингэж тойрог маягаар одоо таллаасаа орох үнслээр бол энэ гэрийн гэрэлтүүлгийг хийж гисэн байж байгаа. За мөн хоёрдугаарт нь бол гэрийн одоо гэрэлтүүлгийг нэмэх зорилгоор энэ хананд нь одоо яг үхээр цонх гаргаж гисэн байгаа. За ингэснээр юм бол одоо гэрийн доторх одоо гэрэлтүүлгийг бол одоо сайжрах зорилттой. Энэ бол байгалийн одоо гэрэлтүүлэг. За гэрэлтүүл байгалийн буюу агаар одоо зохиомл гэрэлтүүлгийг бол ингэж хэрэглэж байна. За гэрийн тоон одоо та нар мэдж байгаа өрхтэй байдаг. Тэгэхээр энэ бол гэрээ барьсны одоо дараа бол сүүлд нь одоо энийг тавих нэг юм загвар хийгдсэн байна. Энэ одоо тооныг эдийн засгийн хувьд бол энэ гэрээ одоо салангад хийснээрээ энийг одоо дахин засварлах хийж үдээхэд гэрийн одоо тооныг бол дахин худалдаа авах шаардлагагүй. Зөвхөн одоо энэ хэсгийг одоо хүрээ одоо өн үлддэг энэ хүрд одоо эвдэрсэн тохиолдолд энийг зөвхөн солиод энэ дээд одоо цамхраатай энэ бүх хэсгийг бол ингээд солих шаардлагагүйгээр ингэж олон одоо жилүүл хэрэглэх ийм ач холбогдолтой үүднээс бол хийж өгч байгаамаа. За ингээд бид нар одоо Монгол гэрийн одоо хийц технологи түүхэн хөгжлийн талаар тодорхой хэмжээний одоо мэдлэг одоо эзэмсэн байхаа гэж бодож байна. За дараагийн хичээл бид нар бол нарийн мажны холболтын элементүүдийн тухай хийж байгаа. За нарийн мажны холболтын элементүүд бол за энд харагдаж байна. Тэгэхээр энэ одоо элементүүдээс бол төрөл бүрийн модон хийц одоо эдлийг зохион бүтээх ажил энэ олон холболтын элементүүдийн тусламжтайгаар бол төрөл бүрийн модон эдлийг үйлдвэрлэдэг. За тэгэхээр өнөөдөр бид нэр юу гэхээр
2-1-ээр доголдон зөрүүлэх холболт буюу тагнаалт хөлбөрийн холболтын тухай бол бид үзэж тэр холболтынхаа хэрэглээг одоо ашиглаж юу хийж зохион бүтээж болох вэ гэдэг юмыг бид энэ удаагийнхаа хичээлээр одоо судлаж одоо биетээр одоо загвар зохиомж хийж танилцъя. За тэгэхээр энэ манай хичээлийг манай амарч байгаа одоо сургуулийн сурагчдаас гадна одоо байшин барих, барилга одоо барих, орон сууц барих ийм одоо зорилго үүсэж байгаа юм залуучуудад бол мөн анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна. За тэгэхээр энэ 2-1-ээр доголдон зөрүүлэх холболт буюу тагнаалт холболт бол нарийн хэмжээний холболтын одоо жаа, зарам, модон хийцүүдийг холбох хамгийн анхны одоо холболтын нэг төрөл байж байгаа. За энэ бол тухайн бэлтгэцийн одоо үзүүр хэсгийг хагаслан одоо хуваад тодорхой нэг хэсгийг аваад ингээд нөгөө одоо бэлтгэцнийхээ үзүүрийн хагаслан авсан энэ холболт бол энэ доголдон зөрүүлэх холболт буюу тагнаалт холболтоо гэсэн ийм холболтоор нэрлэгддэг. За энэ холболтыг бол одоо таанд харуулахад тухайн бэлтгэцийн 2-1-ээр хийсэн холболт бол за энэ холболтын онцлог бол өнцөг үүсгэж холбоход за одоо ингэж холбоход бол өнцөг үүсгэнэ. За мөн одоо барилга угсралтын ажил дүнзэн байшин одоо ханыг уртсах зорилтоор холбох ажил гардаг. За энэ үедэнд бол энэ одоо уртсах холболт болгоод ингээд бол холбож болцоотой. За мөн одоо барилгын угсралтын ажилд бол баг нь бол одоо туйлын одоо ачаал даахын гол зүйл болдог. Тэгэхээр энэ багныг бол одоо юм материал одоо бас тодорхой хэмжээгээр дутсан үед бол тодорхой одоо тэр модо бүрэн ашиглахын тулд түүнийг бол одоо холбож өндөрсөх юм шаардлага гардаг. Тэгвэл үндэс холбортын нэг төрөл болсон модыг одоо энэ модоо бол мөн ингэж холбоол тэгээд одоо энэ бол скоп за мөн одоо төмөр утас болтоор холбоод бол ингээд байшингийн одоо баг нь одоо тулгуур хэсгийг үл хийх ийм болцоотой. Одоо яг модоор нь бэлтцээр хийсэн одоо хийцүүл энд харагдаж байна. Тухайн одоо бэлтцийг 2-1-ээр доголдон зөрүүлээд ингээ холбогддог. За энэ хэрэглээ зайлсхийх юм бол энийг бол одоо бид нэр бол одоо энэ 2-1-ийн холболтоор бол дүнзэн байшин одоо яг барьдаг. Дүнзэн байшингийн одоо булангийн холболт, дүнзэн байшингийн одоо хан дорх хөрөхт бол энэ холболт бол одоо түгээмэл хэрэглэгдэв. За тийм учраас за энэ холболтыг бид нэр бол орлуулах материалын тусламжтайгаар энэ холболтыг хийж одоо үзэж за түүнийхээ үндсэн дээр энэ модон материалын хэмнэх үүднээс энэ одоо дэвшүүлж байгаа энэ орлуулах материалын аргаар амбал бид байшингийнхаа загварыг өөрсдөө одоо барьж телевиз үзэгч одоо хүүхдүүдтэй сонирхуулъя гэж бодож байна. За одоо бүгд байшингаа барь. За байшин бол одоо ерөнхий бүтцийн хувьд бол суур, хан, дээвэр, за ингээд цонх, хаалга гэсэн одоо за бүтцтэй байдаг. За жишээлбэл энэ байшингийн одоо өрлөгийн одоо өрлөг бол энэ бол цул модон одоо гойлон байшин харагдаж байна. За ингээд хоёр давхар дээрээ одоо ийм аркан одоо хийцтэй ийм модон байшин байна. За тэгэхээр бид нар одоо хичээлээр ингээд орлуулах материал ашиглаад дүнзэн байшин одоо барих технологиг хийх арга технологиг суралцаж байгаа. За энэ орлуулах материалаар ашиглаж хийсэн дүнзэн байшингаа одоо бүгдээрээ барьж угсарцгаая. Тэгэхээр бид нар бол уг нь бол одоо энийг бол хаашаашаа одоо 3 см-ийн хэмжээтэй ийм одоо модон бэлтцээр бол одоо ийм загвараа хийх ёстой. Тэгвэл бид нар бол энэ сургалтанд орлуулах материал ашиглаж байгаа учраас орлуулах материал хийсэн энэ материал авал дүнз гэж үзээд ингэж ойлгоод за тэгээд барина. За тэгээд зэрэг яваад байгаа. Телевиз үзэгч хүүхдүүд хүн одоо энэ өөрийнхөө одоо бас барилгын одоо загвар зохиогоод за энэ хичээлэр юм бол ингээд яг үхээр төлбөрийн одоо байшин бол янз бүрийн хэлбэр загвартайгаар бол ингээд хийх мэдээ чадвар эзэмшиж болно гэж бодож байгаа юм. За ингээд ерөнхийдөө бол одоо барилгын торхон хэсэг буюу ханы өөрлөг бол одоо ингээд болчихж байна. За одоо бүгдээ юу вэ?
За барилгад бол хан өрсний дараа бол хүчил тавьдаг. За тэгэхээр хүчилтэнд юу ордог лээ? Бид нар юу хийлээ? Одоо энэ дээр шуун руу дээвэр. Одоо ингээ яг энэ дээр хүчилтийн нэг юм байдаг чи юу лээ нэр нь? За хүчилтийн автангуудаа хийж өгнө. За одоо юу байгаа штэ. За барилгат бол одоо ингээд шуун руугаа хийсний дараа бол одоо хавирга пүрүүс буюу дээр нь одоо дээврийн хэсэг гэдэг. За энийг энэ тэмдэглэсэн хэсгүүд дээр энийг цавлаар ингэнэ. За хоёр нь энэ өргөнийг энэ доотлоос эхэлнэ. За юу. Доотлоос. Тэгээд хамгийн доотлол нь юу ах вэ? Энэ доотлол нэг. За энийг доотлол. За хамгийн дээдлэл нэг том. Хамгийн дээдлэлтэй нэг өргөнийг маа. Ихтэй чи өргөнийг. Хашаа хоёр байшингийнхаа ханаас тодорхой хэмжээнд одоо нэг 5 мм илүү гарч байгаа шиг юм чинь. За яа. Одоо оролцох хүүхдүүд болон амралт телевиз үзэгчдийн хүүхдүүдээ бид нар өнөөдрийнхөө хичээлээр Монгол төрийн түүх, Монгол төрийн технологийн шинжилгээний чиглэлээр хүн тодорхой хэмжээний мэдлэг эзэмсэн байхаа гэж бодож байна. За дараа нь бол бид нар хоёр дахь хичээлээр юм бол дүнзэн байшин барихын технологиг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид орлуулах материал ашиглан дүнзэн байшингийн бэлтгэцүүдийг хийгээд за түүгээрээ одоо байшингийн загвар одоо барьж за энэ хичээлээр юм бол тодорхой хэмжээний одоо барилга барихын мэдлэг эзэмшлээ гэж бодож байна. За ингээд технологийн хичээл дөрөв бид нар бол одоо дараагийн ээлжид бол дараагийн одоо ээлжинд бид нар мотор одоо энэ хаашаасаа энэ одоо орлуулах материалын хэмжээтэй тэнцүү ийм одоо модон материалаар бид нар дараагийнхаа одоо хувилбар байшингийнхаа загваруудыг хийх юм аа. За ингэснээрээ бол манай сурагчид бол дүнзэн байшин барих технологи ажиллагааг бол одоо орлуулах материал замун одоо бодит материал ашиглаж ингэж хийж сурж байгаа юм асуулт юм аа. За телевиз шүүхтүүд мөн одоо өөрсдийнхөө бодож боловсруул зохион бүтээл зурс сэтгэсэн энэ одоо загвар зохиомжоор мөн одоо барилгын загвар хийгээд ингээд одоо ашиглаж олон болсонгүй болгон энэ загварыг хийж өөртөө одоо гэхдээ бий тааж ажиллахаарай гэж бодож байна.